Эмнэлгийн хан дүлгөөтэй нэгэн самбар дээр хорт хавдар хязгаарлагдмал. Энэ нь хайрыг зэрэмдэглэж чадахгүй. Итгэлийг зэврүүлж, нөхөрлөлийг тасалж чадахгүй. Дурсамжийг бүдгэрүүлж, зоригийг мохоож, сэтгэлийг эмзэглүүлж чадахгүй. Мөнх аймыг булааж чадахгүй. Ариун сүнсийг дийлж чадахгүй. Химэн тун ухаалгаар бичсэн байсан юм. Миний найз Луизиа хорт хавдрын эсрэг маш хүнд хэцүү үйл явцыг туулсан. 3-7 хоног тутамд нэг удаа бүтэн өдөржин үргэлжлэх химийн эмчилгээ хийлэгдэг байлаа. Энэ эмчилгээ нь олон сар үргэлжилсэн учраас түүний цусны эсийн тоог ихсгэх шаардлагатай нэмэлтээрээ давхар хийлэгдэг байсан юм. Тэр урам зоригийг нь мохоох хүндхэн өдрүүдтэй нүүр тулдаг байсан. Химийн эмчилгээний нөлөөгөөр хөл гар нь мэдээ алдаж, дархлаа суларч, тисхийн аргагүй их өвдөлтийг мэдэрдэг байсан. Найз маань хизээч зүгээр суудаггүй хөдөлмөрч хүн учраас бодож төлөвлөсөн зүйлсээ хийх эрч хүчгүй болох нь түүнд маш хүнд туссан юм. Лүзэ маань багасаа Есүс Христэд итгэсэн итгэгч. Бурхны сүнс түүнтэй хамт байсны илэрлэл нь хайр, итгэл, амар тайван, урам зориг түүний амьдралд бэлхэн дүрэн байсан юм. Түрүү миний уншсан шүлэг түүний амьдралыг яг л дүрслэн харуулж ав. Тэр яагаад надад ийм зүйл тохиолдно вэ гэсэн асуултад цаг үрхийн оронд миний маргааш хэний гарт байгааг, өнөөдөр хэн миний гарыг атгаж байгааг би сайн мэднэ. Дотоод сэтгэлийн гүнд маань ер бусын амар тайвныг, ядарч сулцсан биед маань урам зориг, эрч хүчийг өгдөг бурхандаа талархъя. Бас намайг тойрон хүрээсэн түүний гайхалтай хүмүүсийн төлөө баярлалаа. Үхлийн харанхуй гүндөөгөөр туучин явахдаа энэ зүгээр л нэг харанхуй сүүдэр гэдгийг мэднэ. Учир нь үхлийг ялан дийлсэн Христ надтай хамт байгаа. Түүний баяр хөөр миний хүч чадал хэмээн бичжээ. Тэрээр бичвэрээ эзэн сайн гэдгийг амсацгаа үзэцгээ. Дотор нь хорогддог нэгэн юутай ерөөлтэй вэ гэсэн үгээр төгсөгчээ. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг